Хөвсгөл аймаг амьдрах орчноос сайжруулах өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жилийн хүрээнд энэ онд 64 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Энэ хүрээнд 14 мегаваттын хүчин чадалтай дулааны станц барих, зүүн мөрөн хорооллын 77 газарт 235 барилга орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөжээ. Мөн 35 кВт-ийн дэд станц, мөрөн сумын 400 уул зүрийг өргөдөх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж, мөрөн сумын хилэнтийн гүр хүртэлх автоцамыг хатуу хүчлэлттэй болгох юм а. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, санхүүгийн зөв менежментийг хийсний үндсэн дээр бас томоохон бүтээн байгуулалт хийх ийм боломжтой бүрдсэн. Ялангуяа одоо энэ 2026 онд 14 мегаваттын дулааны станцын ажлыг эхлүүлж, энэ ажил эхэлснээр зүүн мөрөн хорооллын 77 газрын хэсэгчлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх ийм боломж бас бүрдэж байгаа. Энэ ажил бол энэ 2026 ондоос эхэлнэ. Автозамын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс бид 2025 онд нийтдээ 20 гаруй километр хатуу уучлалтай автозамын ажлын техник эдийн засгийн үндэс зураг төсвийг бид нар боловсруулсан. Өнгөрсөн жил нийтдээ 10 км хатуу уучлалтай автозамын ажил одоо өрнөж эхнээсээ ашиглалтанд орсон. Энэ жил энэ ажил одоо дуусна. 2026 онд бид бүхэн бас ялангуяа мөрөн хотын хэвтээ босоо тэнхлэг зарим одоо хороолд байгаа хуучны замуудыг шинжлэх, өргөдөх ийм одоо нийтдээ бас 10 гаруй километр замын зургийн ажил бол хийгдсэн. Энэ дотроос яг одоо төв хэсгийн 4 замаас замын уулзраас 4 тийшээ километр үргэлжилсэн нийтдээ 2 км орчим хатуу уучлалтай одоо 4 игнэ автозамын шинжилгээ ажлыг бол энэ 2026 оны 5 сараар эхлүүлэхээр бол төлөвлөж байгаа. Дараагийн бол энэ мөрөн хотын инженерийн дэд үтсийг шугамшилжийн өргөтгөлийн ажил. Энэ жил үндсэндээ бол дуусаж, одоо бид бүхэн 3000 айлын яндан буулгах ажлыг яг айл өрхтөнд одоо хүрэх ажлыг одоо 2026 онд нэлээд эрчимжүүлж хэрэгжүүлнэ. Ер нь бол одоо төр орон нутгийн зүгээс бол энэ инженерийн дэд үтсийг хороолууд түргэх, айл өрхөд хүрэх ажлыг бол үндсэнд нь бол одоо хийгээд дууссан. Хамгийн гол нь дулааны асуудал тулгардаг учраас үүнийг шийдвэрлэхийн тулд зураг төслийг хийлгэж тендер зарласан байна. Дулааны станцыг эх оны 10 дугаар сарын 1 гэхэд ашиглалтанд оруулах зорилт тавин ажиллаж байна. Тус станцыг ашиглалтанд оруулснараа суурьшлийн бүсээ өргөжөнд хэлэх, айлууд дулаанд холбох нөхцөл бүрдэж, улмаар агаарын бохирдол буурах олон үр дүн гарна гэдгийг Хөвсгөл аймгийн цэцэг даргын орлогч хэллээ.